байна уу? За өнөөдөр хичээлээр бүгдээрээ сая хүртэлх тооны баттгал хичээлийг үзнэ. Бид нэр өмнөх хичээлээр сая хүртэлх тооны тоо тоолол, сая хүртэлх тоог жишг таймлах, сая хүртэлх тоог нэмэх асах тухай үзсэн байгаа. За өсөх ба буурах хэрнээр илэрхийлээрэй гэж байна. За өгөгдсөн тоог өсөх ба буурах хэрнээр байрлуулъя. За бид нар нөгөө жишгтээ хамгийн түрүүнд орны утгыг жишдэг тийм ээ. Тэгвэл өсөх буурах эренбээр байрлуулах та мөн орны утгыг харж байрлуулна гэсэн үг. За тэгэхээр 524,000 бүгд 500,000-тай. Эндээс ганцхан 6,100,000-тай тоо байна тийм ээ. 500,000, 524,000, 560,000 гэсэн тоонууд байна. За нэг өсөх эренбээр байрлуулах юм бол 500,000 32, 524,820, 560,208, 633, 400 гэсэн байрлалаар байрлуулах юм. За буурах эренбээр байрлуулах юм бол 633,400, 560,208, 524,820, 500,032 гэсэн байрлалаар байрлав. За мөн энэ тоог өсөх эренбээр байрлуулъя. За ажиглаад харах юм бол 145,000-тай тооныг эхлээ байрлана тийм ээ. 145,004, 145,009, 154,032, 159,023 гэсэн тооныг байрлах нэ. За дараагийн тоог ажиглаад харъя. 87,000, 800,000, 78,000, 79,000, 780,000 гэсэн тоонууд өгөгдсөн байна. 79,003, 87,035, 780,035, 800,562 гэсэн дараалалаар байрлах нэ. За дараагийн бодлогыг бодцгоё. Дараах тоог 10-т 100-т 1000-таар таймлаж хүснэгтийг нөхөрөө гэж. За хүснэгтэнд тоонууд өгөгдсөн байна. Эдгээр тоонуудыг 10-т 100-т 1000-таар таймлая. За сая хүртэлх тоог таймлахдаа бид нар мөн таймлаж буй орноо тэмдэглэнэ. За таймлаж буй орныг арын оронтой жишдэг. За арын оронтой жишгэд 5-аас их байвал таймлагдж байгаа тоо маань нэгээр нэмэгдэнэ. 5-аас бага байгаа тохиолдолд таймлагдж байгаа тоо хэвээрээ байна гэдгийг санана. За 78,210-ыг 10-таар таймлая. За 10-ийн оронд маань 1 байна. 1-ийн арын орныг харахад тэг байна. 5-аас тэг маань 5-аас бага учраас 1 хэвээрээ байна. Тэгэхээр 78,210-тай арих байна. За 100-таар таймлахад 100-ийн оронд 2 байна. 2-ийнхаа арын орныг харлаа. 1 байна. 1 маань 5-аас бага учраас 2 хэвээрээ. Арын 2 орноо тэг болно. Ингээд 78,200. За дараагийн тоог 1000-таар таймлахад 78,000 арих байна. Тийм ээ. За 2681-ийг 10-таар таймлахад 2680 болж байна. 100-таар таймлахад 2700 арих байна. За 1000-таар таймлахад 3000 арих байна. За 1000-ийн оронд 2 байна. 2-ийн арын орныг харахаар 6. 6 маань 5-аас учраас 2 нэгээр нэмэгдээд 3 болно гэсэн. За 350,962 гэдэг тоог 10-таар таймлая. 350,960 ойрхон байна. За 100-таар таймлахад 351,000 ойрхон. За бүгдээрээ эндээс 100-ийн орныг харъя. 100-ийн оронд 9 байрлаж байна. 9-ийн арын орныг харахад 6 байна. 6 нь 5-аас их учраас 9 нэгээр нэмэгдээд 10 буюу уртлын 1000-ийн орон дээр нэмэгдэж очно гэсэн. Ингээд 351,000 болж байна. За 1000-таар таймлахад мөн 351,000 ойрхон байна. За 606,310-ыг 10-таар таймлахад 606,310 ойрхон байна. За 100-таар таймлахад 606,300 ойрхон байна. 1000-таар таймлахад 606,000 ойрхон байна. За 890,352-ыг 10-таар таймлая. 890,350 ойрхон байна. 100-таар таймлах юм бол 890,400 ойрхон байна. За 1000-таар таймлах юм бол 890,000 ойрхон байна.
81326-ыг 10 таар таймлая. 81320. За 100 таар таймлах юм бол 81300. 1000 таар таймлах юм бол 81000-д ойрхон байна. За сурагчийн 29-р бодлого. 8-ын цифр ямар орны утгыг илэрхийлж байна вэ? За өгөгдсөн тоонуудын 8-ын цифрүүд ямар орны утгыг илэрхийлж байна вэ гэдгийг харъя. За 208 гэдэг тооны 8-ын цифр нь нэгжийн орныг илэрхийлж байна. 4803 гэдэг тооны 8-ын цифр нь 100-ийн орныг илэрхийлж байна. За 38254 гэдэг тооны 8-ын цифр нь 1000-ийн орныг илэрхийлж байна. 56989 гэдэг тооны 8-ын цифр нь 10-ийн орныг илэрхийлж байна. За 89695 гэдэг тооны 8-ын цифр 10,000-ийн орныг илэрхийлж байна. 5 оронтой учраас тийм. За 802735 гэдэг тооны 8-ын цифр нь 100,000-ийн орныг илэрхийлж байна. За үл мэдэгдэх гишүүнийг олоорой. За А дээр нэмэх нь 276754, тэнцүү 429861. За энэ А нь хэдтэй тэнцүү вэ гэдгийг олохын тулд бүгдээрээ А тэнцүү. За 1-р нэмэгдэх нь мэдэгдэхгүй байна. 2-р нэмэгдэх нь нийлбэр мэдэгдэж байна. Эндээс 1-р нэмэгдэхнийг олохын тулд нийлбэрээс 2-р нэмэгдэхнийг хасаж олно. 429,861-ээс 276,754-ийг хасъя. Ингээд 153,107 гарч. За үнийг шалгая. 153,107 дээр 276,754-ийг нэмэх юм бол 429,861 гарч байна. За C-гээс хасах нь 152,065, тэнцүү 400,154. За эндээс C-г олохын тулд C тэнцүү, C буюу хасагдагч тоог олохын тулд ялгуур дээр хасагч тоогоо нэмж олно гэсэн. Тэгэхээр 400,154 дээр 152,065-ыг нэмнэ. За ингээд нэмэхэд 552,219 гарч байна. За одоо шалгая. C-ийн оронд 552,219-ыг тавиад хасах нь 152,065-ыг хасахад 400,154 гарч байна. За сурагчийн 66 дугаар бодлого. Хөл бөмбөгийн тэмцээнийг 80,200 үзэгч үзв. Үүнээс 38,600 эрэгтэй, 2,840-өөр цөөн эмэгтэй үзэгч байсан. Бусад нь хүүхэд байсан бол хэдэн хүүхэд байсан бэ гэж. За эндээс бүгдээрээ зураглаа хий. Эрэгтэй үзэгчдийн тоо мэдэгдэж байгаа тийм ээ, 38,600. За эмэгтэй үзэгчдээс 2,840-өөр цөөн. За үлдсэн нь хүүхэд байгаа. За эдгээр үзэгчд нийлээд 80,200 байх ёстой. За эндээс бүгдээрээ хамгийн түрүүнд эмэгтэй үзэгчдийн тоог олъё. 38,600 дээр 2,840-ыг нэмж өгнө гэсэн. Биш хасаж өгнө гэсэн. Цөөн гэсэн учраас. За тэгээс 4-ийг хасч болохгүй учраас уртлын 6-аас зээлнэ 10 ирлээ. 10-аас 4-ийг хасахаар 6. За 500-аас 800-ыг хасч болохгүй учраас 8,000-аас зээлнэ. За 10-аас 8-ыг хасахаар 2 дээр 5-ыг нэмэхээр 7. За тэнд 7,000 үлдсэн. 7,000-аас 2,000-ыг хасахаар 5,000-д 30,000-аас хасах юм байхгүй хэвээрээ. За ингээд 35,760 гарлаа. Энэ маань эмэгтэй үзэгчдийн тоо. За 35,760 эмэгтэй үзэгч байсан байх нь. Одоо хичнээн хүүхэд үзэж байсан бэ гэдгийг олохын тулд бүгдээрээ эрэгтэй эмэгтэй үзэгчдийн тоог нэмээд нийт үзэгчээс хасчих юм бол хүүхдийн тоог болж болох нэ. За тэг 6 13 1-ийг санана. 13 14 1-ийг санана. 6-аас нэгтэй 7. Гэт эрэгтэй эмэгтэй үзэгчд маань нийлээд 74,360 байсан байна.
За одоо нийт 80,200 үзэгчээс эрэгтэй эмэгтэй үзэгчдийн тоогоо хасаж өгье. За тэгээс 6-аас чулахгүй учраас зээлнэ. 12-lee 16-аас хар 4. 100-аас 300-ыг асч болохгүй учраас урдлын 80,000-аас зээлнэ. 12-lee 10-аас 3 гисахаар 7 7-д 1 гэхээр 8. 9-өөс 4 гисахаар 5. 7-аас 7 гисахаар тэг буюу 5840 хүүхэд байжээ. За сайн сурахын түлхүүр нь сурагч таны хичээл зүтгэл суралцах чин хүсэл эрмэлзлээс хамаарна. Ингээд та нартаа амжилт хүсье.